Олар Моргорис бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. House of Dragon Season 3-ын 6 дугаар ангиар эпизод 6 дугаар анги дээр хэвтүүлээ хүрэлцэн ирлээ. За энэ ангийн маань нэр бол The Faceless Man. За киногоо ярихаас өмнө хэдүүлээ намайг дэмжиж donation илгээсэн Мишель Пүрбаатартай маш их баярлалаа. Тэгээд таади маань дэмжлэг. За тэгээд бас сэтгэлийн бэлэг тий. Тэгээд гоё урмын үг хайрлаж байгаа бас хамтраад гоё мэдээллүүдэд хуваалцж байгаа. Миний ярихдаа орхисон зүйлүүдийн маань гоё дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас элдвэр хараад өгч байгаа хүмүүстээ ч гэсэн бас баярлалаа. Тэгээд би бол та хэдийн комментиг устгаад байгаа шүү. Намайг бүлээд байгаа хүмүүсээ. За ингээд хэдүүлээ эпизод 6 дугаар анги руу 6 дугаар ангийн тухай ярилцгаая. 6 дугаар ангийн маань нэр нь Faceless Man. За нүүргэн хүмүүс. Ер нь бол нүүргэн алуурчдал гэж утгачлах юм бол тэгэж орчиж болох бах. За нүүргэн хүмүүс. За тэгэхээр 5 дугаар анги дээр 5 дугаар ангийн маань одоо нууцыг тайлсан анги нэр гэж би бол бодож байна тийм ээ. 5 дугаар анги дээр хотын цагдаа нар буюу одоо алтан нөмөрхнүүд хэн халаад байгааг бол тодорхой мэдэхгүй байгаа. Тэгэхгүйсэн. Гэхдээ өдрийн цагаар гэтээ гэрч байхгүй байлаар халаад байсан шүү дээ. Тэгээ хэдүүлээ бол таамагаас энэ бол баг Faceless Man буюу одоо нүүргэн алуурчд байхаа тийм нүүргэн хүмүүсийн алуурчд байхаа гэж таамаглаж байсан. Тэгэхээр ер нь бол тэр бол муу юм шиг байна. За тэгээ нүүргэн хүмүүс гэж хэрэг санахгүй байгаа шүү мартсан байгаа эсвэл мэдэхгүй байгаа хүмүүст гэх юм бол Game of Thrones дээр Arya Stark нүүргэн одоо алуурчин болж хувирдсан шүү дээ. Нүүргэн бурхан болж хувирдаг. Тэгэхээр бурхан биш одоо нүүргэн алуурчин болж хувирдаг тийм ингээд олон дүрд хувирч чаддаг тийм. За тэрийг хэлж байгаа шүү. Тийм алуурчид ирсэн байна гэсэн. Тэгэхээр энэ алуурчид King's Landing-д юу хийж яваа юм бэ гэхлээр Ormond Hightower бол одоо эдийг бол захиалга одоо алуулах захиалга бол өгсөн байгаа. За иймэрхүү дөр байгаа. За ингээд 6 дугаар анги маань болохоор Criston Cole-оор бол эхэлж байна. Criston Cole Баатрын хэсэг айрам байх нь тийм ээ. Айрамч гэжтэй одоо хэсэг бүлэг цэргүүдэд дагуулад мань хүн бол одоо хин Оскар Таали болон хин Родерик Дастны айрмны араас хөөгөөд явж байгаа. За энэ хэсгээр хэдүүлээ жоохон товчхон ярих гэж бодож байна. За өмнөх хэсгээр ерөнхийдөө юу болоод байгаа гэхээр Criston Cole партизаны дайн хийж байгаа. Тэгээ Эмондоос салцсан партизаны дайн хийж байгаа. Тэгээд өмнөх анги дээр энэ одоо Тамблтон руу явж байгаа Criston хин Родерик Дастан болон Оскар Таалигийн одоо Старк болон Таали овгийн одоо овгийн айрмыг партизаны дайнаар ингээ араас нь багаараа устгаад яваад байгаа. За үүнийг мэдсэн Оскар Таали бол зал хэргэлсэн. Тэгээд мань хүн явангуудаа Criston Cole-ийн замд ингээ өрх тавиад эднийг явуулаад тэгээ энэ одоо энэ замаар явах юм бол бидэнд өрх байх юм байна. Тиймээс замаа өөрчлөнө гэдэг өөр замаар явж байгаа. Хооронд нь Оскар Таалигийн арим дараагийн гүүрээр тий дараагийн голоор гараад гүүрийг идчихсэн байсан. Тэгээд Criston Cole болохоор за энэд бол ингээ эвдчихлээ цаашаа яваад өглөө гэж ойлгосон. За тэгээ энэ үед болохоор Gwyn Hightower болон Criston Cole хоёр ой модонд ярилцж байгаатай шийдвэр гаргасан. Gwyn Hightower бол Тамблтон руу одоо хэсэг цэргүүд аваад яваад өгсөн. Хин Criston Cole болохоор үргэлжлүүлээд партизаныхаа дайныг хийнэ гэдгээд эдний араас өргөд явсан байна. За иймэрхүү дүр зураг болсон. За ингэж явж байгаад энэ хэд жижиг кемп дээр хүрээд ирж байгаа. Энд бол тулаан болсон байна гэд энэ кемп руу аюулгүй ороод ирсэн чинь энэ цэргүүд нь худлаа өгсөн байж тараад тэгээд энд жижиг тулаан болж байгаамаа. За ингээд тулаан болоод эхний жижиг тулаан дээр бол манай Criston Cole бол ялсан. За ингээд ялчлаа гэж одоо байжсэн чинь мань хүн өрхөнд орсон гэдэг бол аль үгүй мэдсэн байна. Тэгээ өрхөнд орсон гэдэг бол мэдсэн байна. Тэгээд яасан гэхээр энэ жижиг камптаар өрхөж авчиж байгаад энэ ингээд хэдэн талаас нь бүслээд Criston Cole-ыг бол өрхөнд оруулсан. За ингээд Criston Cole-ийн хэсэг тийм ээ. Мань хүн Alicent өгсөн алчуурыг сэлмэндээ хийгээд тэгээд сэлмэндээ уяад тийм ээ Alicent-ыг дурдж байна. Тэгээд сэлмэндээ уяад тэгээд тулдъя гэсэн ер нь бол. За тэгэхээр тулдахаас өмнө ингэсэн за танаа удирдагч манай удирдагч хоёр нэг нэгээр тулъя да надтай шууд тулдаа гэтгсэн. Тэгэхээр хин манай Оскар Таали бол тулдахгүй хаа. Оскар Таали бол одоо өсвөр насны хүүхэд байгаа. Тэгээд Оскар Таалиг Criston Cole хоёр тулдаад бол Criston Cole ялах бах. Тэгэхээр магадгүй Родерик Дастан Criston Cole хоёр бол тулдах байсан. За тэгээд тулдъя. Тэгээд надад тулдъя. Тэгээ манай цэргүүдийг бол харин явуулчихаа гэтгсэн. Тэгсэн чинь цэргүүдээ чи явуулахгүй бүгдийг чи одоо энд устгана гэтгсэн. Тэгээд тулдъя гэсэн чинь Родерик Дастны царай бүр амир хөвс гэдэг айгаа хөөр болж байгаа шүү дээ. Ингээд царай ингээ хөвс гэдэг. За ер нь бол яах бах. Тулдаад бол яаж байгаа гэхээр миний бодлоор Родерик Дастан бол ялагдах бах Criston Cole. Criston Cole бол эндэж баггүй тий
бас мундаг юу бол байгаа шүү дээ. Сэлэмчин бол байгаа шүү дээ, тий. Тийм болохоор Родерик Дастон бол ялагдах нь ойлгомжтой. Тэгээ магадгүй өнийгөө хараад мань хүн ингээд цочирдсан баг тийм ээ. Одоо яг царайны шүү дээ. Тэр нош гэд хэрвээ зөвшөөрөө тийм болох юм бол ялагдах нь ойлгомжтой. Тэгээ нэгдүгээрт ялагдана. Тий. За тэгсэн чинь мань хүнийг харвчих. За яагаад харвж байгаа вэ гэдэг нэг юм байна ш тийм ээ. Яагаад харвж байгаа вэ гэдэг хэсэг байна ш тий. За энэ дээр бол ер нь бол Кристин Кол бол өөрийгөө бол түүхэнд үлдээхийг хүсэж байгаа. Тэгээ баатарлагаар одоо үхэхийг бол мань хүн бол ингээ хүсэж байгаа. Хэрвээ тулдах юм бол Кристин Кол ялаад баатарлагаар үхэх нэ тийм ээ. Тийм учраас яаж байгаа гэхээр баатарлагаар үхүүлэхгүй тулд мань хүнийг харвчж байгаа гэсэн. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол одоо дайны талбар дээр гэхдээ жоохон онцгүй үхлээр бол мань хүн үхлээ. За тэгээд мань хүнийг одоо харвсан эмэгтэй хэн бэ? Мань хүнийг харвсан эмэгтэй хэн бэ гэдэг талаар ярив. За энэ эмэгтэй бол магадгүй хожим юун дээр энэ эмэгтэй болохоор магадгүй хожим бол одоо нэлээд чухал үүрэг гүйцэтгэв. Гэхдээ яг энэ сизон дээр бол нэг айхтар гарч ирэхгүй байх гэж би жоохон спойлер ярьлаа шүү. Нэг амар сүртэй спойлер биш ээ. За энэ эмэгтэй болохоор Алисан Блэквуд. Тэгээ Блэквудийн одоо бас язгууртан эмэгтэй байгаа. Тэгээ дайчин, нумсамар маш сайн харавдаг. Тэгээ өмнөх ангиуд дээр болохоор киноны 10 сценүүд дээр гээд хальт харагдаад яваад ирсэн. Блэквуд овгдоо бол Black Alley гэдэг бүр юм хочтой ийм одоо дайчин эмэгтэй байгаа. Тэгээ энэ эмэгтэй маань одоогийн одоо Старкийн ноён Кригин Старк байгаа шүү дээ. Тэгээ Кригин Старктай хожим гэр бүл болдог. Кригин Старкийн эхнэр болдог ийм одоо эмэгтэй дүр бол байна. Сайн энэс дээр харуулж байна. Тэгээд энэ бас гой түүх, гой зүйл байгаа. Гэхдээ хэдүүлгийн өнөөдрийн ангиас жоохон хазаг авчих болохоор нэг чухал биш хаа. За тэгээд өвний дараа ингээд Кристин Колмор ингээд нас орваа. Гэхдээ надад бол ингэж санагцсан. Зүгээр Кристин Колыг дахиад илүү жоохон баатарлагаар өхүүлсэн бол надад үнэхээр гой санагцсан. Яг гой дайны талбар дээр илүү гой том тулаанд эсвэл Тамблтоны тулаанд ч юм уу те зөв миний бодол шүү. Тамблтоны тулаанд ч юм оруулаад ингэ гоё баатарлагаар тий илүү гэж гоё сүртэй гоё тулаанаар ингээд өхүүлж одоо гоё тулааны дунд тий хөөсөн бол дээр юм шиг надад санагдсан. Гэхдээ арай л жоохон тий ингээд энгийн тэр жоохон үхлийн муугаар өхүүлсэн юм шиг санагдаж. Гэхдээ яг мэдээж яг киноны 4% бол мэдээж ингэж үхлийн муугаар өхөх нь зөв л ахал та тий. Гэхдээ надад бол яхад илүү жоохон гоё үхэл хэрэгтэй байсан юм шиг санагдсан юм аа. Ингээд Алисанд маань бол ингээд юмтаж баригдаж байна. Тэгээ хонголдоо төгжигдсэн. Тэгээд Алисанд маань харуулуудад ингээд ишлэгтэй. За ингээд хурал олж байна. За энэ хурал дээр болохоор Тамблтоны тухай ер нь л ярилцж байгаа тийм ээ. Хин Ренерагийн юуныхан одоо зөвлөлийнхэн Тамблтоны тухай ярилцж байна. Энэ дээр бол дэм бол тэгж байгаа штэ. Шатаач хаа. Очоод зүгээр шатаач. Энэ бол бидэнд маш том асуудал тарьж байна тийм ээ. Тэгээд хот дотор бол хэн байгаа? Ормонд Хайтаур байгаа. Ормонд Хайтаур бид нарыг шатаач чадахгүй гэдгийг бол ойлгож байгаа. Тийм учраас яаж байгаа гэхээр очоод өөршөө шатаачихтай энэ бүх зүйл дуусна гэдэг. За яг Дэмоны хувьд бол тэгээд мань хүн бол ярьж байгаа ч зөвгөнлөө хийгээд одоо энэ хотыг шатаачихд бол чи зүгээрээ тий ард түмний талаар битгий одоо чи болоо. Тэгээд Эгон ч гэсэн хэдэн сая хүнийг алж яасан. Гэхдээ хинч одоо Эгоныг буруутгах чадаагүй тий. Эгон анхны Эгон таграар энэ тийм ээ. Нэгдүгээр хаан тэр ч гэсэн маш их аллах хийжсэн. Гэхдээ түүний зүв байсан. Тэг ингэж шийдвэсээр арга байхгүй гэдэг. Яг нэг талдаа Демон бол одоо харгас хэрцээ дэ юмыг хүчээр шийдэх гэдэг талтай нь үнэн. Гэхдээ нөгөө талдаа бас зөв ч юм шиг ингээ бодоод тахлаар нөгөө талдаа нэг талдаа бас зөв ч юм шиг. Бараг одоо ингээл очиад Тамблтонд байгаа иргэдтэй хамт очиод шатаачвал болчих зүйл юм шиг. Гэтэл бас тийхгүй нэгдүгээр хоёрдугаар талаараа бас Тамблтоныг хаачвал бас болох гээд байдаг тий. Гэтэл бас тийхгүй. Тэгэхээр Ренерагийн бас буруу бодлого юм шиг нэг талдаа тийм ээ. Юм шиг бол харагдаж байна. За ингээд гэсэн тэгээ Ренера болохоор алуурчин илгээе тий. Ормонд Хайтаур алуурчин илгээе гэдэг дээр. Нэг талдаа бас хэтэрхий зөөл хүн байна. Нөгөө талдаа Мессендрагийн үгийг бас дагаад байгаа. Нэг талдаас алдаа байгаа. Яг тэр туршлага багтаа хүмүүсийг бас дагаад байгаа. Алдаа байна. Магадгүй энэ тохиолдолд хотыг шатаачвал бараг болох дай ерөнхийдөө дуусах гэдэг шүү дээ тийм ээ. Нэг талдаа. За тэгээ ийм зүйл яриа болсон. Тэгсэн чинь Британ овгийн төлөөлөгч ирсэн. За мань хүн ямар ч алуурчин явуулъя гэсэн. Тэгээ алуурчин уул нь бол одоо чи Висерис хааны хувьд тэр Ренерагийн хувьд чи алуурчныг бол дэмжихгүй байгаа. Гэхдээ одоо алуурчин явуулъя гэдэг нь бол
нөхцөл байдлын хувьд бол манай хувьд ч гэсэн нэлээд хэцүүцсэн юм шиг бол харагдаж байна тийм ээ. Манай хүн тэгээд бас өөрийнхөө яг өөрийнхөө одоо нэг юу хүндэд гол зарчмаасаа бас нэлээд холдож байгаа юм шиг бол надад бас санагдаж байна. Аргаа барсан байдалтайгаа. За ингээд хинтээ бол уулзж байна тийм ээ. Баритын овгийн төлөөлөгчтэй бол уулзж байна. За тэгээд энэ дээр юу болсон бэ гэхлээр ингэсэн байгаа. Баритын овг бол ногооны талд орсон. Тэгээд Эомонд таргарын өмнөх сесэн дээр очоод яаж байгаа гэхлээр өмнөх сесэн дээр бол очоод одоо баритын овгийн охинтой бол гэрлэнэ гэдэг тохироо хийгээд ингээд баритын овг ногооны талд бол Алисандын талд бол тулдахаар болсон. За ингээд Ренера тэ Алисанти айрмод ингээд ерөнхийдөө бутраад Ренера Кингсландыг эзэлсний дараа баритын овгийг тэг баритын овгийн Борс Баритоныг бол хурж ирээ гэдгсэн. Ирж надад өвдөг сүгдөө гэдгсэн. Тэгсэн чинь мань хүн болохоор ирээгүй тэгээ өөрхөн туслахыг явуулж байгаа. Тэгээд одоо өөрхөн төлөөлөгчийг явуулж байгаа тий. Тэгээд төлөөлөгчийг дуудаад нөгөө баритон Борс Баритон ямар шалтгаанаа гэхээр доорн руу одоо тулаан ихээр бол явсан. Тэгээд тэр тулааныг бол тэр тулаан ихээр бол ингээ явсан байгаа. Тэгээд тэнд болохоор дээрэмчд орж ирсэн тийм ээ. Одоо Walker King гэж нэрлэе. Энэ Walker King гэхээр одоо юу гэж орчуулах уу? За тэгээ Walker King гэж одоо гэдэг одоо өөрсдөө тэгэж очилдог ийм дээрэмчд байгаа тоххой. За тэгээд энэ дээрэмчдэд тулдахаар доорны зүг явсан гэх. Тэгэхээр одоо Storm одоо баритын овгийн одоо газар гоо шүү дээ тий өмчийн газар хэм тийм ээ. Тэр газрын одоо Stormland-тэй хил зарга залгаа доорн байгаа. Тэгээд доорны одоо тэр Stormland-ийн уулсыг давж орж ирдэг ийм бүлэг дээрэмчд байгаа. Тэд нар өөрсдөө Walker King гэж нэрлэдэг. Тийм ээ хэмээн өөрсдөө тэгж өргөмжилдэг. Тэдэнтэй бол байнга дайн тулаан бол энэ бослогод дандаа дарж тэр тийм дайн бол ер нь хийж идэг. За тэгээд тэд нар бас ингэ дахиж орж ирсэн. Тэгээд тэд нартэй тулаан хийхээр бол одоо дайтахаар явсан гэх. Тэгэхээр тэд нартэй дайтахаар шалтгаан гаргаад ингээд яваад гисэн байна шүү дээ. За ерөнхийдөө тим юм болж байна гэж тэгсэн. Тэгээд Ренера нэг санаа гаргасан. Яасан гэхээр эднэрийн баритын овгийн хувцсыг өмсгөөд Ормонд хай тавар руу алуурчдыг явуулчаа гэж. Ингээд алуурчдыг бол тийш явуулсан байгаа. Гэхдээ ер нь бол яг энэ үйл явдал нь бол нэг талдаа одоо Ренерагийн улс төрийн бодлого, тактикийн бодлого их муу гэдгийг бол ер нь харуулж байгаа тийм. Тэгээд Ренер би бас байнга хэлээд байгаа шүү дээ. Ренера бол ингээд ноёдуудаараа л оролдоод байгаа. Ноёдынхон тийм ээ бусад овг аймгийн итгэлийг алдаад байгаа. Тэгээд дайн тулааны хүртэлх Висерис хаан шиг тэгээ зөөлөн байдлаар юмыг авнаа гэж хараад байгаа. Тэгтэл энэ нь бол нэг талдаа маш буруу байгаад байгаа шүү дээ. Тэгээд ноёдыг бол одоо шудраг ёсыг тогтооно. Ноёдыг бол одоо тийм эрх мэдэлтэй байхгүй гэдэг өнцгөөс ингээ хараад байгаа. Тэгээд ноёдынхаа итгэлийг ингээ баг багаар алдаад байгаа. Энэ нь эргүүлээд өөрт нь маш том аюулыг бол ер нь авчирж байгаамаа. Аюулыг бол ер нь авчирж байгаа. За ингээд тэгээд ямар аюулыг авчирж байна вэ гэхлээр одоо энэ баритын овгийн цэргүүдийн хувцсыг өмсөд Ормонд хай тавлаа явуулж байгаа нь хожим одоо Борс Баритон Ренерагийн эсрэг болох тийм ээ. Өөртөө дахиж нэг овгийг бас өөрийнхөө дайсан болгох юм уу талгыг бол нийцж байгаа гэсэн. Тэгээ хожим одоо баритон Борс Баритон бол манай овгийн тэгээд юу яа. Манай овгийн одоо нэр хүндэд бол халдлаа гэдэг энэ байр суурнаас бол ер нь бол хандаад тэгээ өөртөө одоо нэг дайсан бас ингээд би болох болов гэж бол ер нь бол ингээд харж байна. За ингээд Тамблтон хотын дээгүүр Vermetor гэдэг луу маань нисэж байна. За тэгээд энэ дээр амар хөрх хэсэг гардаг ш тийм ээ. Луу нисээд Vermetor гэдэг луу болно гэж нисээд ирж байна. Тэгээд ингээд нисэж ирсэн ээ. Хин одоо нөө Vermetor Silvering хоёрын хоорондоо ингээд энэ хэсэг л аим хөрх юм байгаа шүү дээ. Тий. Хөрх хэсэг. За Off Hugh Hammer хоёр байна. За энэ хоёрыг ярьж байгаа. Тэгээд яг Off-ийн бол за Off-ийн хувьд бол юу байгаа шүү дээ. Манай хүн бол ер нь бол уудаг гараагаад байгаа шүү дээ. Ер нь жоох уудаг. Тэгээд манай хүний хувьд бол тэр нэг одоо буурчин газараа очиж ууж нөхдүүдтэйгээ хамт байх нь энэ хүний хувьд бол жаргал сайхан зүйл байгаа тий. Ренер болохоор ингэж аваад чамайг хүн алчвал яах юм бэ гэдэг өнцгөөс хараад тийшээ очих нь хоригдсан. Тэгээд
Мөн тийш очиж чадахгүй байна. За ингээд нэгдүгээр. Хоёрдугаарт мань хүн бол ер нь л их гомдлогч хүн байгаа байхгүй. Бага байдалтаас тэгэхэд хангалуун бус тэгээд одоо язгууртан болон одоо хүлэг баатруудыг бодвол тэг хатуужил багтаад эн чинь бол ерөнхийдөө жоохон архичин гаралчтай тий. Ингээд нэг юм л архичин юм чөлөөтэй байгаа сурцсан. Тэгэл юмд гомдлоо л байдаг тийм төрлийн хүн байгаа. Мөн адил энэ ч бол гомдлоод байгаа. Харин Хью Хамер бол тий эсрэгээрээ бол ингээд одоо дайчин байж үтсэн тэгээд төвчээртэй дотроо бодолтой тийм хүн байгаа таахгүй. Тэгэхээр багийн юмд хөдөлгөөргүй тийм хүн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ хоёрын ингээ ярианаас харах юм бол Улф бол уруух магадaltaй тийм хүн бол байгаад байгаа тийм. Уруух магадaltaй. Тэгээд Улфт одоо юу өгсөн ч гэсэн, эрх мэдлийг өгсөн ч гэсэн мань хүн бол тэгээд хизээж сэтгэл нь бол ер нь ханахгүй тийм дүр байгаа таахгүй. Сэтгэл ханахгүй дүн шуналтаатай биш угаасаа л гомдлогч тийм дүр байгаа даа. Ажил хийдгүү мөрлөө гомдлол гэдэг юм шүү дээ. Тийм ер нь бол дүр бол байна. Тийм боломжтой гэдэг чинь эндээс харж олж байгаа тийм. Хэдүүлээ бүх ангид туршлын Улфын гомдлыг бол харж байна. Тэгээд за тэгээ Хью Хамер энэ хоёр болохоор ингээд Тамблтоныг бол ээлжлэн тийм ингээд манж байна. За тэгээ Хью Хамерт нэг бодол бол төрсэн баг. Ингээд дүрс шилжээд Александ Ренеро хоёрын яриа болж байна. За Александ Ренеро бол мэд Александ гэж орох гэж оролдлоо. Тэгэл хүүхд орох гэж оролдлоо гэж бол ярина. Тэгээд Ренеро одоо энэ дээр бол Хелена түүний охин жирэмсэн гэдгийг мэднэ. За тэгээд хэдүүл өмнө ярилцсан тийм. Жирэмсэн байдал Хелена жирэмсэн байх нь бол маш том аюулыг бол авчирж байгаа маа гэдэг гисэн. Ренеро энэ дээр нэг зүйл бол бодож эхэлсэн, нэг санааг бол гаргаж эхэлж байгаа. За нэг сонирхолтой юм. Тэгээ энэ хоёрын яриа бол ойлгомжтой байгаа шүү дээ. Нэг сонирхолтой юм болохоор нэгдүгээрт Александ Хелена хоёр тэр хонглоор зүхтахыг оролцсон. Тэгээд хонглыг хэн битүүлсэн бэ гэдэг асуудал үүсч тийм. Висерис хаан битүүлээг байх гэж бодож байна. Висерисод битүүлээгүй. Лайрис байж магадгүй. Тэгээ Лайрис бол биш баг. Тэгэхээр хамгийн боломжтой гаргалгаа бол Ренера тэр нөхнүүдийг бол бүгэлсэн баг. Нэгдүгээр шалтгаан нь бол тэргээр оргон зайлах те. Хоёрдугаар болохоор муурнуудыг авчирсан. Тэгэхээр муурнууд гараа авчих байдаг гэдэг үүднээс тэр одоо нөхнүүдийг бол бүгэлсэн байж, нууц хаалгуудыг бол ингээ хаасан байж бол магадгүй гэж бодож байна. За нэг чухал хэсэг байгааг л те. Сонирхолтой байж магадгүй гэж бодож ярьж байна. За ингээд Александр хоёр ингээд нилээ ярилцсан. Тэгээ Ренера мэдлээ. За ерөнхийдөө Ренерад бол бүр олзлох бүр боломжтой болсон. Тэгээ мань хүн яаж байгаа гэхлээр тэгээд Александр болохоор Хеленыг хэлж байгаа штэ. За энэ бол ингээд зүүдлээ Хелена ингээд юм ирээдүйг хардгаа мардгаа гэдэг ингээд хэлсэн. Тэгээ энэ дээр бол хин Ренера бол итгэсэн. Ягаад тэгэхээр Таргариенчууд бол бас зүүдлэгч нар байгаа штэ тий. Зүүдлэгч нар байгаа. Тэгээд тэр Денис гэж Ренерад урдж байгаа. За Денис гэж хэм бэ гэхлээр одоо эртний Валерийн твд те Валери твд Валеричуд байсан. За тэгээд тэр дунд болохоор Таргариен овгийн Денис гэдэг одоо нэг эмэгтэй байсан. Тэр одоо Валери дүүм. Тэгээд Валери бүүм бол дүүм. Тэг Валери дүүм баха. Валери дүүм болохоос өмнө зүүдэлсэн. Валери сүржин гэдэг зүүдэлсэн. Тэгээд одоогийн зүүдлээ тэгээ аавдаа хэлсэн. Аав нь луунуудаа унаад одоогийн Dragon Stone-д бол хүрэлцэн ирсэн. Ингээд энэд л амьд үлдсэн байгаа. Тэгэхээр зүүдлэгч байсан. Тэгэхээр тэр Денис гэж тэрийг хэлж байгаа. Тэгээд тэр Денистэй адилхан юм байна гэдгийг Ренер бол ингээд хэлж байна. Тэгээ манай хүн бол ер нь бол итгэсэн байгаа. Тэгээд за ингээд Мессерия болж байгаа. Мессерия за хааны хот дотор байгаа урагч Лайрисын тэгээ цэргүүд Лайрис зүтгэдэг хүмүүс байж магадгүй бүгдийг нь олоод устгах. Тэр зарцыг устгах, энэ цаг зарцыг устгах гэл ингээл иймэрхүү зүйл хийгээд явж байгаа. Тэгээ магадгүй Лайристаа бүр илүү адилхан болоод байна уу гэж харж байна Мессериаг тийм ээ. Тэгээд үүний дараа одоо алтан нөмөргтнүүд бол одоо бидэд ажиллахаа боллоо гэж тэгж яагаад гэхээр мөнгө цалин өгөхгүй байгаа. Эдгээр амьдрах хэрэгтэй. Тэгээд эдгээр хичнээн яг таад ингээд урмын үгээр таад өмнөж байгаа хичнээн демонд үнж байсан ч гэсэн арга гэр нь бол асуудалтай байгаа. Яагаад гэхээр мөнгө аваагүй, цалин огт авахгүй ажиллаад байгаа. Тэгээд хааны хот хүнсний хангамж муутай байгаа. Эдгээр гэр бүл нь үлбэрч байгаа. Тэгээд эдний хувьд бол ерөөсөө ажиллах газар бол мундахгүй зөндөө байгаа болно. Тэ одоо цэрэгт үйлчилж болно, эсвэл гараад ормонд хай таварт үйлчилж болно гэдээ олон юм боломжууд байгаа. Тийм учраас эднэрт бол мөнгө өгөхгүй бол мэдээж хинж үйлчлэхгүй гэдэг нь ойлгомжтой. За тэгээд ингээд алтан нөмөрхтүүд байхгүй болсон. Тэгээд демоны хувьд бол ингээд найз тогтоож алдаад алтан нөмөрхтүүдийг ч ингээд алдаж байгаагаа бол харуулж байна. Тэгээд үүний дараа одоо хотын харуулууд байхгүй болсон. Одоо хотын байхгүй болоо тэгээ Аарон тийм ээ Аарон өөрийн аав Корлес дээр л хурж ирж байна. Сесмок дээр хурж ирээд за тэгээ Корлесын армийн
зэргүүдийг аваад ингээ хааны хараа цагтаа хийлгье гэдгийг одоо ингээ Корлс гуйж байгаа. Корлс болохоор Ренерад ууралсан тийм ээ. Тэр муу тэгээд чамд чиний овгийг өвхийг зөвшөөрөөгүй гэдэг зүйлийг ингээ ярьсан. Тэгсэн чинь мань хүмүүс хэлж байна. Та ч гэсэн надад бас овгоо өгөөгүй л үсттэй гэдэг. Тэгэхээр яг нэг талдаа бол Аарны хувьд бол бас Корлсын Валериан овгийг авах нь бас тийм амар ч бас чухал биш юм шиг гэл нэг дээр санагдлаа. За ингээд ямар ч тач Валериан Кристен гэдэг Валериан цэргүүд бол ингээд Кингсланд руу явах нь бол тодорхой болоод Корлс ямар зөвшөөрөөд цэргүүд бол тийш явуулах нь ингээд тодорхой болоод энэ хоёрын хувьд бол ийм яриа бол ингээд өрнөлөө. За үүний дараа Эгон хаан хуу одоо Эгон хаан 2 дугаар Эгон хаан тий Лайрис тэгээд хин 3 Джейсон 3 тий ингээд яаж өмнөх анги дээр алсан цэргийн даргаыг оршуулж байна. Тэгэхээр нөгөө хоёр нь дахир дутуу. Тэгэхээр Джейсон л одоо Джейсон Ланнистер л одоо нөх ухаас аргагүй тийм ээ. Тэгээ ингээ энэ дээр бол одоо яг л нөгөө зөрөлдөөл байгаа. Эсос руу явъя гэдэг. Лайрис болохоор Эгоныг аваад Эсос руу явъя гэдэг. Джейсон болохоор юу руу явъя тийм. Ланнистер ов руу явъя тийм. Манай овгд очоод тэгээ тэнцээ цэрэг байгуулаад танд үнэн хүмүүсийг олъё гэдэг ингээд ийм хоёр зөрөлдөөнтэй зүйл бол энэ дээр л ингээд болоод байгаа тийм. Тэгээд ингээд Эгон болохоор Эсос руу явахаар ерөөхдөө шийдээд өнгөрч байна. Үүний дараа хэн байна? Рена те. Рена Шипстелер гэдэг луутайгаа хамт агууд нуугдж байгаа тийм ээ. Арины цайзад одоо Арины цайзын ойролц агууд нуугдж байгаа. Тэгсэн чинь мань хүн хэнийг Адам тэгээд Бела өөрийнхөө ихч хоёрын лууг хардаг, нисж явж байгааг хардаг. Тэгээд түүний араас ихчтэйгээ уулзах түүний араас ниссэн юм шиг байна. Түүний дараа ижихэр Ааран те ниссэн юм шиг байна. Дараагийнсэн сэдвүүлээ хардсан шүү дээ тийм ээ. За ингээд харан хаалт. За харан хаалт Алис Демон 2 бол байна. Тэгээд Демоны шарах хол ер нь эдгэрж байна. Тийм учраас Демон одоо Вейгор лууныхаа араас бол явна гэж байгаа. Алис болохоор Демоныг ятгаад энэ ч үлдчихээ битгий яваа. Тэ чи би тэнхрээгүй байгаа. Тэгээ эндээ үлдээ гэдэг зүйлийг бол ингээд ярьж байгаа. Үлдчихээ гэдэг зүйлийг бол ер нь ярьж байгаа. Тэгээд Вейгор луу ер нь яагаад явсан бэ? Юмд орхисон бэ гэдэг юм. Яг нэгдүгээр шалтгаан бол ингэж бодож байна. Вейгор бол луунд бол ер нь харан хаал бол тийм тохиромжтой газар биш баг. Тэ? Харан хаал бол ер нь лууг бол айлгсан баг. За нэгдүгээр, хоёрдугаар болохоор хэдүүлээ Game of Thrones дээр ер нь хардсан штэ. Луу хойд нутагт очихоор тавгүй байдаг. Тэгээ хоёр луу ингээд хоол идэхгүй байна. Луу их тавгүй байгаа. Энэ газар таалагдахгүй байгаа ингээд тэ. Тэгэхээр одоо White Walk Road буюу одоо шүний хаад тэ. Чин ер нь бол одоо хуучин бурхтын хүчээр бий болсон шүү дээ. Children-ууд болон одоо хуучин бурхад те тэгээд хуучин бурхад тэдэрийг одоо эртний White Walk Road-ыг бол бий болгосон бүтээсэн шүү дээ те. Тэгэхээр тэдний эд шид бол бүтээсэн. Тэгээд харан хаал бол мэдээж тэр хуучин бурхтын бурхтай холбоотой газар. Тийм учраас луунууд бол одоо энд байх нь бол ерөөсөө зохисгүй. Луунуудыг ер нь айлгадаг юм шиг байна. Тийм учраас хин одоо Вейгор бол ингээд энэ газар байх нь тавгүй учраас энэ газараас ингээд нисээд яваад гсэн болов гэж бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор магадгүй энэ Алис ижидээр те одоо лууг бас ингээд тавгуучуулаад явуулсан болов гэдэг юм таамаг байна. Түүнээс л одоо Вейгор Эмонд хоёр бол маш нарийн холбоотой. Луу таргины хоёрын хооронд нарийн холбоо байгаа. Тэгээд энэ холбоог одоо тийм амархан явуулахгүй шүү дээ. Эзний тийм амархан орхихгүй. Тийм болохоор явна гэдэг чинь бол иймэрхүү нэлээд ноттой шалтгаан бол байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ ид хиттэй холбоотойгоор Вейгор бол ингээд Демоноос явсан баха. Эмондоос явсан баха. Тэгээ Эмонд одоо морь унж аваад луугаа олно гэдэг байгаа. За тэгээд луугаа олно гэдэг зөв Алис бол явуулахгүй гэдэг тал дээр бол ингээд ятгаад байна. Тэгэхээр Алисын санаа нь юу аваа гэдэг дээр байна. Тэгээ энэ дээр болохоор яг л өөрийнх нь ээж шиг тийм ээ. Мань хүнд бол хандаж асарч бол тойголж бас мань хүнийг бол Эмондыг бол ятгах байна Алис бол. За үүний дараа хэдүүлээ Арины цайзд бол ирж байна тийм ээ. Тэгээд Рена нөгөө Бела ихчийн араас луута ниссэн байна. Тэгээ Арын бол хэлж штэ. За чи ингээд нисэх юм бол тэгээ эн чинь бол надад аюул учирнаа. Тэгээ би чамд ингээ боломж олгоод ингээ байлгаж яхад чи надад бол аюул занал хийллийг л бол авчирж шүү. Тэгээ хэрвээ энийг Ренера мэдэх юм бол маш том аюул болно. Одоо Ренера бол одоо ямар тач Шипстелерийн унаачиг бол өгсөн гэж ойлгоцсон байгаа. Гэтэл одоо чи ингээ унаад ингээ харагдах юм бол энэ дээр маш том асуудал үүснэ шүү гэдэг ингээ юм сануулга өгүүлж байна.
Үүний дараа Аалан Бейла хоёр тий уулзж байна. Тэгээд Бейла Аалан хоёр Бейла Ааланд сэтгэл алдарсан юм шиг байна. Аалан ч бас Бейлад сэтгэл алдарсан юм шиг байна. Тэгээ энэ хоёр үнсэлцээд одоо тийм харилцаанд бол орж байгаа хэсэг гарсан. Тэгээд нэг талдаа бол яг энэ чинь нөгөө цус ойртол болж ш тий. Энэ хоёр ч ах トゥ хоёр шүү дээ. Ер нь бол өвөөгийнх нь хүүхэд гэсэн. Тэгэхээр өөрийнх нь нах зах юм байна. Нах зах нь гэсэн. Тэгээ нах захтайгаа ийм энэ хоёр ингээ харилцаатай болж байгаа. Тэгээ би бидэд татагдаад тэгээ энэ хоёр одоо ийм харилцаанд орж ийн гэдэг бол харуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө Аалны хувьд бол Валери овгийг авах нь бол тийм чухал биш гэдгийг бол эндээс л харж байна. Ингээд манай хин Тамблдонд Гивен Хайтауэр, Ормонд Хайтауэр дээр ингээ хөрөлцсөн ирсэн. Тэг Ормонд Хайтауэр дээр хөрөлцсөн ирсэн. Заад ингээд юу болсныг Ормонд мэдээд тэгээ Дэрон үүний дараа болохоор Дэрон ханхуг тэг Гивенийг одоо өрөөнд нь хөргөж өгөө гэдэг. Явж байгаа. Тэгээ ноёг ярилцж байгаа. Тэгэхэд яг энэ ярианаас ингээ харахыг бодвол энэ Дэрон ханху тэгээд Гивен хоёр бол нэлээд хоорондоо дотн юм шиг байна. Нэлээд дотн юм шиг байна. Нэлээд дотн харилцаатай байсан байна. Тэгээд Гивен бол мэдээж одоо энэ Ормондын хажууд Дэроныг бол хамгаалдаг байсан юм шиг надад санагдлаа. Тэгээд манай хүн тэгж байгаа тулаан тэгээд яваад хааны хот руу яваад гисэн тэгээд та намайг орхиж яваа гэдэг энэ хүний хажууд гэсэн. Тэгэхээр Ормонд Хайтауэр бол нэлээд хэцүү, уураа барьж чаддаггүй, нэлээд асуудалтай дөрөв гэдэг нь бол бас нэлээд харагдаж байна. Тэгээд энэ харилцаанаас бол энэ хоёр хоёулаа Ормонд Хайтауэрт бол дургу гэдэг нь бол байсан гэдэг харагдаж байна. Тэгээд энэ хоёр л бас хооронд нэлээд дотн гэдэг нь бол бас ер нь бол харагдаж байна тийм ээ. За ингээд Хеленагийн зөвнөл явагдаж байна. Мань хүн ингээд зүү хатгаж байна. Тэгээ зүү хатгаж байгаа дээр айлаасанд Хелена хоёр яриа болоо тийм ээ. Тэгээд үүн дээр яаж байгаа гэхлээр яг тэр хатгамал дээр энэ дээр өнгөрчлөө. Хатгамал дээр за энэ дээр хатгамал дээр болохоор ингээд демон тийм ээ. Ингээд нүцгэн тэгээд цусны дунд хэвтцсэн юм шиг байна шүү дээ. Цусны дунд хэвтцсэн юм шиг ийм ингээд дүр зурагтай харагдаж байна. Тэгэхээр энэ бол магадгүй дахин төрөлтч юм шиг тий. Демон бол одоо дахин тэр яг хааран хаалд нэгэн шин зүйл болох гээд байгааг бол зөгнж ш тийм ээ. Тэгээ хөвлий дотор демон ингээд цусны дунд байгаа. Тэгээ магадгүй дахин төрөлт бий болох юм бол шин зүйл болох гэж байна. Юу болох гээд нэг тийм ээ. Нэг одоо эдний удмын тэгээд цусны дунд хэвтэж байгааг бодвол эдний удмынтай холбоотой нэг зүйл болох гээд байна гэдэг нь бол энэс ингээд харагдаж байна. Ингээд дараагийн сцен руу шилжих үед энэ бол тодорхой болно. За Эмонд морь унаад явах гэжсэн чинь зүрчээний хүү байгаа. Тэгээд айлсаа л хэлжсэн чинь нэг сохор өвгөн нэг хүү хоёр байгаа тийм ээ. Тэгээ энэ хоёр л энэ цайзтайгаа өөр хүн цайзд үлдээгүй гэдгсэн чинь одоо нэг хүүгээр барыг алаачих шиг боллоо. Тэгэхээр одоо сохор хүн л үлдсэн байна гэсэн. За ингээд Алис нэг зүйлийг гаргаж ирсэн. 5 шиг өндгийг гаргаж ирсэн. Тэ Эмонтой ярилцж хагаад 5 шиг өндгийг гаргаж ирсэн. За энэ ямар учиртай вэ гэдэг хэдүүлээ ярилцсанаа. За энэ дээр ингээд зогсчээ. За ингэж Алисын санаа бол энэ дээр бас тодорхой болсон тийм ээ. Яг хөө мэдээж Алисаа бол нарийн төлөвлөг байсан баг. Гэтэ манайхан ирээдүг бол хараад байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд ирээдүг хараад байгаа. Тэгээ Green Man байгаад байгаа шүү дээ. Тэгээ Алисын санаа болохоор ингэж байгаа. Эмондыг эндээс Эмонд явах юм бол Эмонд үхнэ гэдгийг бол Алис магадгүй харсан баг. Тэгээд Эмондод үхэх бүрэн эрсдэлд орж байгаа. Тийм учраас Эмондыг энд үлдээгээд тэгээд өөрт нь 5 шиг шиглүү байна. Тэгээд өөрийнхөө үр удмыг үлдээе. Тэгээд Эмондаас гарсан хүүхдүүд таргаранчууд тийм ээ хаан ширэн цог эрэхтэй болно. Тийм учраас энэ эндээс 5 луу гаргаад өсөж боожуулаад тий. Тэгээд Эмондоос хүүхдтэй болоод тэгээд ингээд өөртөө үр удмыг ингэж бий болгоё гэдэг санааг бол Алис хэлж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний дээр одоо Хелены охины хатгамал дээр гарсан зүйлч гэсэн тийм ээ энтэй холбоотой баха. Тэгэхээр Эмондын үр хүүхд бол одоо үр хооч нь бол үлдэх гээд байгаа юм биш үү. Тэгээ энэ ч одоо ингээд луу гарч ирээд байгаа юм биш. Луу гарч ирэх юм биш үү гэдэг ийм бол одоо асуудал үүсчэн. Энэ нэг талд бол боломжтой зүйл бас байгаад байгаа шүү дээ тийм ээ. Магадгүй ирээдүйд маш том хүчтэй өрсөлдөгч бас эндээс бий болох юм боломжтой юм болж байна. Тэгэхээр Алисын санаа бол бас ийм бол байх байна. За тэгээ энэ 5 шиг лөө хаанс гараад ирээ. Энэ нөгөө нэг хожим Game of Thrones дээр гарч ирдэг 3 өндөг мөн үг бол биш шүү. Энэ бол 3 өндөг бол тэр 3 өндөг бол биш. За тэгээд
тэр 3 өндөг юу вэ гэхээр Cesium 2 дээр гарч ирдэг. Ренерэ хатан Эсос руу 4 ширхэг өндөг явуулдаг шүү дээ, тийм ээ. 4 ширхэг өндөг. Тэгээд 3 хүүхэдтэй хамт Эсос руу явуулдаг. За тэр 4 өндгийн 3 нь бол тэр Game of Thrones дээр гарч ирдэг. Daenerys хатны 3 өндөг бол мөн гэдг нь бол баталсан. За тэгээд кино албан болон зохиогчийн зүгээрс гэсэн бас тэр 3 өндөг мөн гэж бол баталсан байгаа. За энэ 5 өндөг бол тэр өндөг биш. За энэ 5 өндөг яаж явж байгаад харан хаалт ирсэн бэ гэдэг дээр хэдүүлээ гоё ярилцъя гэж бодож байна. За энэ болохоор Dreamfire гэдэг лууны өндөг байгаа. За одоогийн Хелене охин байгаа шүү дээ. Алисанди охин Хеленагийн өндөг луу Dreamfire гэдэг луу байгаа. За энэ луу болохоор хэний луу байсан бэ гэхлээр анхны Aegon Targaryen байна шүү дээ. Нэгдүгээр Aegon Targaryen-ы 30 гэсэн үг. За нэгдүгээр Aegon Targaryen-ы хүү нэгдүгээр Aegon Targaryen-ы хүү хэн байгаа? Нэгдүгээр Aenys хаан байгаа. Тэгээ нэгдүгээр Aenys хааны ач охин. Ач охины бишээ андуурж байна. Тийм. Нэгдүгээр Aenys охины үлээ зааж гараа. Sorry. Aegon-ыг Rena Targaryen-ийн луу байсан. Одоо Хеленагаас өмнө Rena Targaryen унжаасан. За Rena Targaryen гэж хэн байсан бэ гэхлээр энэ Aenys гэдэг хааны охин байсан. Одоо би андуурч магадгүй ач охин байсан уу, охин байсан уу? Та доор бичээд өгөөрэй заа. За тэгэхээр Rena Targaryen одоо Rena Targaryen гүнж гэж нэрчтэй. Rena Targaryen гүнж маань өндөг луу Dreamfire байсан. За тэгээд тэр Dreamfire-аас гарсан луу. За тэгээд Dreamfire яагаад харан хаалт ирсэн бэ гэхлээр Rena маань Arya гэдэг охинтой байсан. Arya гэдэг охинтой байсан. За тэгээд тухайн охин маань юу болсон бэ гэхлээр Baelor луу болгож тэ. Baelor лууг унаад Valyria руу сүнсэн Valyria хот руу явсан баг. Тэгээд яваад жил орчим алга болсон. Жил орчмын дараа буцаж ирэхдээ Arya гэдэг охин маань маш их турж идсэн. Тэгээд ирсэн. Baelor гэдэг луу маань одоо Baelor луу маань болохоор бүр маш том хүнд шарх аваад ирсэн баг. За үүний дараа тэгээ юу болсон бэ гэхээр Arya охин маань дотроосоо ингээд өтөж эхэлсэн, шатаж эхэлсэн гэсэн. Тэгээд бид нь тийм одоо хүнийх шиг тийм үе мөчтэй тэгээ маш халуун одоо ийм халуунаар хоолдог халуун энергийг гэж би бараадаг тийм одоо шимэгч амтан дотор нь байсан. Тэгээд тухайн одоо местрүүдтэй эмчнэр King's Landing-д авчираад эмчлэх гэж оролцсон. Тэгээд тэр тийм өт байгааг одоо шимэгч өт байгааг олж мэдээд түүнийг хүйтэн усанд хийгээд тэгээд тухайн шимэгч мөстөө усанд хийгээд тэгээд тухайн шимэгч мөстөө усанд үхсэн ч гэсэн Эра охин маань бол амьд гарч чадаагүй ингээ үхсэн байна. Тэгээд тухайн өтийг одоо дүрслэхдээ ийм ямар тач үе мөчтэй тэгээд өөрөөсөө маш ийм халуун одоо зүйлийг ялгаруулдаг. Тэгээд хүнийг дотроос нь ингээд халуун болгож байгаа иддэг тийм үт байсан байна. За тэгж бол насварсан байгаа Эра охин маань. За тэгээд Baelor луу маань болохоор яаж яасан бэхээр маш том шарх авсан байгаа. Тэгээ Baelor ч тухайн үед бол энэ төв байсан хамгийн авраг бүр аимшигтай том луугаас авраг луугаа. Тэгэхэд Baelor луу маань ямар тач нэг амьтантай тулалдаад тэгээд яасан бэхээр маш том шарх хүнд шархыг бол авсан байсан. Тэгэхээр магадгүй хуучин Valyria сүнсэн Valyria-д Baelor-ыг гэмтэх хэмжээний тийм аимшигтай амьтан бол байна гэдэг бол тодорхой болсон. Бас тэгээд сүнсэн Valyria-д бас тийм аимшигтай шимэгч хорхоо. Тэгээд тэнд яг юу болсон одоо хүртэл нууц хэвээрээ байгаа. Тэгэхээр тэнд ингээд маш том аимшигтай амьтад бол байх магадлал байна гэдэг. Энэ түүхээр бол байх магадaltaй гэдгийг бол ингээд харуулсан. Тэгээ үүний дараа манай хин хаан Aenys хаан маань бол одоо Baelor лууг бол тэгж хамаагүй одоо унахыг бол ер нь бол хориглосон. За ийм үйл явдал болсон байна. За тэгээд энэ үйл явдлын дараа манай Rena охиноо алдаад тэгээд сэтгэлээр унаад харан хаалт луутагаа ирсэн. Харан хаалт ирсэн. Тэгээд харан хаалт байхдаа Dreamfire-ийн 5 шиг өндгийг гаргажээ. Тэгээд тэрнээс хойш тодорхой хугацаа бол өнгөрсөн те баг хэд жил өнгөрсөн 100 жил өнгөрсөн юм да. Өнгөрсөн. Тэгээд өнгөрсөн ч гэсэн энэ луу одоо лууны өндөг бол хадгалаастай байж байсан. Тэгээд Aemond барьж үзээд лууны өндөг бүлээн байна гэдгийг харуулсан. Тэгэхээр магадгүй энэ өндөг бол хагарах боломжтой болсон. Тэгээд эд шидийн хүчээр бол мэдээж бол лууны өндөг хагарах нь ойлгомжтой. Тэгэхээр Aemond Alis 2-оос Targaryen одмын зөвстө хүүхдүүд гарах юм бол энэ лууны өндөг бол хагарах бүрэн боломжтой. Дээрээс нь Alis магадгүй эд шидийн
хүчээр луунуудын өндгийг бас хаглах боломжтой болж байна гэдэг ийм санааг бол хэлж байна. Тэгэхээр энд бол одоо маш том юу болох нь маш том аюул болох нь бол ингээд ойлгомжтой болж хувирж байна. За энэ хэсэг л иймэрхүү байлаа. Ингээд үүний дараа Ренера хатан одоо ард иргэдтэй бол уулзж байна тийм ээ. За тэгээд ард иргэдтэй уулзаад энэ яригдж байгаа зүйл болохоор за Ренерыг бол ингээд Ренерагийн дүрслийг хэдүүлээ харъя л да. Тэ титмээ дали тавьсан ингээд хазгаа суудсан тийм ээ. Ер нь бол мань хүний хувьд бол одоо хаан ширээ их жоохон бүтлгүй байдал руу ер нь эргэж байгаа юм шиг. Мань хүн төлөвлөж гэсэн бүтлгүй байдлаар эргэж байгаа юм шиг харагдаж байгаа. Дээрээс нь мань хүн хаан ширээнд хурууга зүсчихдэг тийм. За яг хоо тэгээ хүмүүс бол ингэж яриад лээ. Одоо тэгэхээр Ренера хаан ширээнд суух ёсгүй хүн гэсэн үг үү? Одоо төмөр сэнти тийм ээ хаан Ренерагаас татгалзаж байгаа гэсэн үг үү гэдэг байгаа тийм. Висерисийг бас тэгжсэн бидтэй гэдэг байгаа. Яг хоо нэг талаараа тийм нөгөө талаараа бол бас өөр тайлбар байна. Учир нь анхны Эгон Таргариен тийм ээ. Эгон Таргариен энэ хаан ширээг бүтээхдээ сэлмээр бүтээсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд яаж байгаа гэхлээр энэ хаан ширээ 5 тухтай тийм эрх мэдэл очоод 5 тухтай байх нь бол чухал биш. Харин эсэргээрээ 5 тухгүй хэцүү байх ёстой шүү. Ягаад тэгэхээр хаан хүн ард иргэдийг удирдах ёстой. Хаан хүний үүрэг бол 5 тух бол биш юм а. Харин тэгээд ингээд 5 тухгүй байдалтайгаар эх орноо улс орноо ингээд зөв удирдах ёстой шүү гэдэг одоо санааны үндсэн дээр энэ төмөр сэнтийг ингэж бий болгосон. Тийм учраас энэ төмөр сэнтийг хизээш 5 тухтай байгаагүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол мэдээж буруу бодлого, буруу зарчим те буруу зүйлийг одоо хийгээд эхлэх юм бол энэ одоо хаан ширээ тухайн одоо хаан ширээнд суусан хааныг эсэргүүцэж эхэлдэг. Тэгээ түр нь болохоор ингээд хаан ширээнд гараа зүсч эхэлдэг тийм ээ. Эсгэж эхэлдэг. За Висерисийн үхлийг бол би бол яг хаан ширээтэй холбоотой гэж бодохгүй байна. Яг хөө мэдээж хаан ширээнд Висерисийн буруу бодлого, буруу зарчим нь өнөөдрийн тийм ээ. Түүний буруу бодлого нь өнөөдрийн буруу шийдвэрүүд нь өнөөдрийн энэ их дайныг авчирсан шүү дээ. Үүнийг л хаан энэ хааны сэнти Висерист ойлгуулах гэж одоо ингэж зүсэж байгаа тийм буруу байх шүү дээ гэдгийг ингэж зүсэж байгаа тийм дүрслэл байсан. Харин Висерисийн үхэл бол местрүүдтэй холбоотой, Ото Хай Тавертай холбоотой, местрүүдтэй холбоотой түүнийг хордуулж ирсэн баха гэж бол бодож байна. Түүнээс олж өгсөн. Түүнээс бол хаан ширээнээс олж өгөөгүй. Ото Хай Тавер түүнийг хордуулж ирснээс олж өгсөн баха. За тэгээд Ренерагийн энэ одоо саяны хургууд өсдөг зөвөрлөл бол мэдээж Ренера одоо буруу бодлого тий буруу шийдвэрүүдийг гаргаж эхэлж байна. Чи буруу дэшээ яваад шүү гэдэг сануулга баг. Ингээд Ренера ч үүнийг ойлгосон бололтой. Яасан бэ гэхлээр аавын хаан болон ээж хаан хөшөөрөө хардаг тийм ээ гараа зүссний дараа. Тэгээд тэр тавгуутаад шууд хаан ширээнээс босоод яваад өгдөг. За ингээд нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор ард иргэд одоо хотын цагдаа нар байхгүй болсон учраас одоо өмнө самуун асуудал гарч биднийг хэн хамгаалах юм бэ гэдэг ийм асуудал зохигдсон. За тэгэхээр демоны зөв байсан тийм ээ. Месерегийн бол буруу байсан. Месере зөвлөөд бүх алтыг ард иргэдэд өг гэсэн. Харин ард иргэдэд алтыг өгөх нь зүгээр түр зүрийн торгоох зүйл байсан болохоос биш. Энэ бол яг эцсийн зөв шийдвэр биш шүү дээ. Тэрний оронд тийм ээ. Тэрний оронд хотын цагдаануудыг өг ноёдуудтай өг тэднийг өөрсдийн талд байлга гэдэг нь бол зөв байсан юм шиг одоо бол энэ ангиас бол харагдаж байна. Тэгэхээр магадгүй демоны арга барил бол нэг талдаа бол маш зөв байсан байна гэдэг нь харагдаж байна. Месеригийн бодлого буруу байсан маань учир нь ард түмэнд өгөөд өгсөн ч ард түмэн гомдлсон хэвээрэл байна. Өгсөн ч асуудлууд үүссэн хэвээрэл байсан байна. Харин энэ асуудлыг дарах хүчин зүйл нь юу байсан бэ гэхээр хотын цагдаа нар байсан болов уу гэж бодож байна. Инхээр Месеригийн бас бүтлгүүтэл ингээ эхэлж гин гэсэн үг. Тэгээд ингээд асуудлууд эхэлж байгаа учраас Ренера Месериэд бас жоохон итгэлгүй болж Месеригийн шийдвэрүүд итгэлгүй болж эхлэх болов гэдэг таамаг үүсэж байна. За ингээд нөгөө талдаа Алисанд бас Месерийг бас ятгах эхэлсэн байгаа. Ингээд иймэрхүү нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр магадгүй Месери хожим уруух боломжтой хувилбар бол эндээс бүрдсэн. За ингээд Ренера бол одоо ард иргэд огт шийдвэрлэж ард иргэдийн асуудлыг огт шийдэж чадаагүй. Тэгээд ингээд энэ удаагийн ард иргэдтэй уулзалтнууд ерөнхийдөө Ренера бол бүх зүйл дээр буруутаж эхэлж байна гэдгийг л ингээд харуулж байна. Тэгээд тавгуутаад хаан ширээнс босоо явж байгаа. За хаан ширээ ингээд дээрээс нь харж байгаа ш тийм ээ. Тэгсэн чинь дээрээс нь харж байгаа энэ дүр зураг бас ястаа гоё харагдчих. Багадгүй яг луу шиг харагдчихсэн. Яг энэ хэсэг. Энэ хэсэг байна тийм ээ. Дааж өгөх. Энэ хэсэг тийм. За ингэж зогсооч.
магадгүй яг нисэж байгаа тий амтэн шиг нисэж байгаа луу шиг л ерөнхийд бол харагдаж байна хаан шиг. Надад бол яг тэгж харагдсан. За ингээд үүний дараа демон хотон дээр алтан мөрөгтний хувцс өмсөд ингээд өөрийгөө өгөөш олгоод ингээд явж агаад за тэгээд нэг цэрэгтэд харж байгаа. За энэ цэрэг болохоор нөгөө нэг анх нэгдүгээр анги дээр юу энэ сесэн дээр Ренера хотыг эзэлж авахад байсан цэргийн харуулна шүү дээ. За тэгээ мань хүн хэлж байгаач чи биднийг хизээж олохгүй, чи биднийг хизээж мэдж чадахгүй бид нар учир маш олуулаа гэж байгаа. За энэ бол юу гэхээр Faceless Man тийм киноны нэрээс Faceless Man гэх нэр байсан. Тэгээ Faceless Man-ыг бол хэлж байгаамаа. За тэгэхээр ингээд нүүргөө алуурчаад энэ хот дотор явж байна гэдгийг бол ингээд хэлж байна. Үүний дараа демон Wolf-тэй таарж байгаа. Тэгээ манай Wolf маань хайчж байгаа гэхлээр тэг чи хайж байгаа гэж би гэдэг ингээд нөө бааранд очиж архиа уух гэж байгаа уух гээд явж байгаа мань хүн тий одоо мань хүний хувьд тэр нь бол утга учир шүү дээ тий тэгсэн чин демон одоо Wolf-ыг ингээд зодоод ингэж байгаа тий зодохдоо одоо энэ хотын иргэдийн дунд ингээд мань хүндийг бол одоо тий ингээд зодож байгаамаа за тэгээд энэ бол за би нэг хэсэгтээ аваач тэрхий тэгээд яриа хэвлээ тэрчлээ зодож байгаа тэгээд энэ бол одоо нэг тэг талд бол одоо Wolf бол харилцаагаа бүр муутгаж байгаа тийм ээ. Тэгээ Wolf бол мэдээж юу хийж байгаа? За Wolf бол юу хийж байгаа гэхээр демон дургу байгаа. Тэгэхээр бас ирээдүйд бол урвах маш магадaltaй асуудалтай дүрхгүй Wolf. Тэгээ дээрэс нь демон Wolf-тай ийм дээрэнгүү ингэж харьцаж байгаа нь бол маш том аюулыг бий болгож байгаа тийм. Демоны хувьд бол мэдээж л ноёдууд цэвэр цусны таргарамжууд л унах хэвээр би бол тэгээ хааны удмын хүн те гэдэг юм одоо ер нь бол дээрээс харилцаатай шүү дээ тийм ээ. Тэгээд магадгүй энэ ч гэсэн бас маш том асуудлыг бий болгож байгаа. Тэгээд одоо энэ охин дээр ингээд огшоод энэ охин хэм бэ гэхлээр хэдүүлээ өмнөх ангид харсан Ormond High Tower-ын тагнуул охин байгаа шүү дээ. Тэгэхээр ямар тач энэ дүр зургийг ингээд харж байна гэдэг чинь магадгүй одоо таамаг дэвшүүлж байгаа шүү. За магадгүй Ormond High Tower л уруух бол магадaltaй Ormond High Tower өөртөө уруулах бол бүрэн юм нөхцөл байдал ямар тач бол үүсчлээ гэж бол эндээс бол ингэж харж байна. За үүний дараа Hugh Hammer Tumbleton руу орсон. Тэгээд их нартайгаа уулзсан. За их нар Tumbleton хот руу орж байгаа. За үүний дараа алуурчт нь бол ирж байгаа, тийм ээ. Алуурчт нь ирлээд ингээ Giving High Tower бол Ormond High Tower-ийн болон Daeron Targaryen-ийн амийг бол аварсан. Тэгээд мань хүн болохоор одоо ингээд үсээр нь таньж байгаа шүү дээ. Британи овгийн үсээр явж. Тэгэхээр яг энэ одоо энэ цаг үе дээр бол үсэл маш чухал байгаа шүү дээ. Хэдүүлээ Game of Thrones дээр одоо тийм ээ хардсан шүү дээ. Британи овгийн хүүхдүүд биш байсан гэдгийг Ned Stark үсний өнгөөр нь мэддэг ч юм уу тийм ээ. Тэгээ үс аягүй чухал. Таргаранчуудын үс чухал бутаж биш гэдэг тийм ингээл тэр үсэл ирэхэд бас энэ төвд аягүй чухал байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө үсээр нь таниад тэгээд Ormond High Tower Daeron 2-ын амийг бол аварч байна. Ингээд хажуу талд нь байгаа хамгаалагч бол George гэдэг баха тий. Би нэрийг андуурж байгааг таад бас хэлээрэй George гэдэг. За ингээд Giving ингээд амийг аварсан талархлаа илэрхийлж байна. За ингээд Hugh Hammer их нартайгаа уулзж байна тийм ээ. Тэгээд их нартайгаа уулзаад энэ хоёр муудалцаад тэгээ хамт явъя гэ тэгээд эхнэр нь одоо мэдээж яг хотын цэргүүд бол мэдээж хүчрхийлсэн юм шиг байна. Тэгээ маш их өөрчлөгдсөн. Тэгээ чи надтай хамт одоо хоёулаа баян нас болно. Ингээд за энэ хоёрын маргаан болж байгаа. Тэгээ маргаанаас болоод магадгүй маргаан болоод ингээ өнгөрсөн. Тэгээд үүний дараа Giving болон Ormond High Tower хоёр бол ярилцж байгаа. За мэдээж баярлалаа хэлж байгаа. За гэхдээ ерөнхийдөө бол Giving бол ингэж байгаа. За би High Tower Old Town руу буцлаа. Old Town хот руу бол ерөнхийдөө би буцлаа. Тэгээд ингээд түүнийг одоо харж хандараа гэдэг юм хөө яриа болоо тэр хоёр бибидээ бас ерөнхийдөө нэг тийм дуртай бол биш тийм ээ ингээд явж байна. Ингээд дүрс шилжээд за Alicent Rhaenyra хоёр уулзна. Rhaenyra Aemond-ыг очоод олоод ир гэд хэлээд Alicent-ыг ер нь бол явуулж байгаа. Тэр хооронд Helene охиныг бол барьцаалж үлднэ гэд. За Alicent бол яг хоо ер нь бол анх бол энэ хоёрын тохиролцоо их өөр байсан шүү дээ тийм ээ. Одоо бол ингээд Alicent юунаас ол тохиролцооноос ол ер нь бол урвж байгаа буцаж байгаа гэдгийг бол харуулж байна. Нилээн хатуу зүйл гаргаж байна. Ингээд за Helena Alicent хоёр уулзж байгаа. Тэгээ Helena охиндоо ингээд нэг цай өгөхдөө энэ цай надад айгүй шижигтэй санагдсан. Тэгээ юу байгаа л айгүй бол сарны цай өгөөд байна уу? Тэгээ одоо энэ цай. Тэгээ энэ дээр ингээд нэг юм цайны хэсгийг дээр ингээд фокус дүүрлэж байгаа. Тэгэхээр би яг энэ хүүхдээ энэ цайнд нь ингээд нууцаар хүүхдийн төрүүлэх тим юм хийж өгөөд байна уу гэж
би харлаа. Тэгээд Алисанд ингээ худлаа ярьж байгаа тийм ээ. Ингээ Алисанд худлаа ярьж байгаа. Тэгээд энэ хоёр ярилцж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ дэр нэг юм бас Алисанд болохоор ингээ өөрийгөө өмөрөөд байгаа байхгүй. Яаж байгаа гэхээр тэг ингээд ахтай өөрийнх нь ахтай нь гэрлүүлсэн. Тэгээ энэ бүх зүйл бол одоо Ото хай таврын бол буруу өөрийнхөө аавын бураас аавын шийдвэрээс аавл ингэсэн ингээд авраа буруучж байгаа. Гэхдээ нэг талдаа бол үгүй нэг талдаа Алисанд өөрийнх нь шийдвэр байсан. Яасан гэхээр хэдүүлээ season 1 дээр билүү 2 дээр илүү 2 дээр хаа Ренера гуйж байсан шүү дээ. Ренера өөрийнх нь хүү Джестэй тийм ээ Хелена гэрлүүлчихье. Энэ хоёр хүүхдийг гэрлүүлчихье гэд Ренера гуйсан. Харин Алисанд өөрөө зөвшөөрөөгүй тий. Тэгээд Хелена болохоор Джест бол ер нь сайн байсан шүү дээ. Ер нь бол энэ хоёроо би бидээ сайн байгаа хэзээ хожим бас хамт бүжиглээл ингээ би бидээ талтай байгааг анзарч ирсэн. Тэгээд гэрлүүлчихэхэд гэрлүүлээгүй мөртлөө өөрийнх нь ахтай нь гэрлүүлсэн тий. Тэгэхээр магадгүй энэ Ормонд Ото хай таврын аавынх нь бодлого биш магадгүй энэ Алисанд өөрийнх нь тий бодол байсан. Гэхдээ манайхан энийг болохоор аав руугаа одоо бурууг нь бол ингээ чихж байгааг бол харж байгаа. Тэгэхээр Алисанд магадгүй өөрийнхөө хийсэн зүйлийг бас бусад руу чихж байгаа юм төр зүрийг харж байгаа. Өөрөө хөлөө зөвшөөр өсөхгүй байгаа. Тэгээд тэглээч одоо бас ингээд нууцаар манайхан яагаад байгаа вэ гэхлээр нууцаар манайхан бас энд цай өгөөд байна гэж бас би бол ингээ хардаад байна. За тэгээд үүний дараа Ренера хат маань Жофри хүүгээ харж байна тийм ээ. За өөрийнх нь 3 дахь ч хүү байгаа. Тэгээд Жофри хүү нь бол харагдаж байна. Түүний дараа ингээ бичсэн байгаа. За тэр хэсгийг гаргаж чаддаг. За ингээд ямар тач нөгөө Братен овгийн хүмүүсийн хоёуг дуулгыг бол авчирсан. Тэгээ хоёуг дуулгыг авчираад өөрт нь ингээд байсан. Дээр нь хороо цусаар ингээд бичсэн тийм нохот руу дайрах юм бол нохот руу одоо дайрах юм бол нохот эргээд урдаг шүү дээ гэдэг тийм юм бичсэн байсан байгаа. Гэхдээ энийг бол би Ормонд хай тавр за байж би камераа цанааглаад ирэх. За тэгээд үүний дараа болохоор за тэгээ энийг бол би Ормонд хай тавраад бичсэн гэж бодохгүй байна тийм ээ. Ормонд хай тавр өөрийгөө бол их ихэмсэг би дээд угсааны хүн гэж бичиж байгаа. Тэгэхээр энийг магадгүй өөрийнх нь туслах тэр би нэрийн буруу санаад байна. Джон гэдэг үлээ. Джон гэдэг бол одоо тэр нэг сэлэнтэй базар царайд залуу байсан. Тэр залуу бичсэн болов гэж байна. Энэ дээр болохоор нохот яадагч нохот руу дайрах юм бол эргүүлээд хаздаг шүү ч үлээ. Тиймэрхүү бичсэн байсан тийм ээ. За ингээд дүрс шилжээд манай хэнийг Кортес Валераныг одоо Джон буюу Ормонд хай таврын цэргүүд хурж ирээд мэдээж бариад авч байгаагаар ингээд дүрс маань бол ингээд дуусч байна. Төдөл маань энд хүрээд ингээд дуусч байна. За тэгээд кино маань энд хүрээд ингээд дуусч байна. Ямар тач тэгэхээр Кортес Валеран барьцаалагдсан уу алагдсан уу гэдэг хэдүүлээ дараагийн ангиас харах бах. Тэгээд ямар тач алуурчд бол бүтлгүүцсэн. Ингээд 3-4 зүйл болж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ ингээд товчхон базаад ярихад бол за ямар тач нүүргүү бурхад бол нүүргүү алуурчд бол хотод явж байгаа. Хотын цагдаагүй болсон, харуулг болсон. Тэгээд хэнийг Кортес Валераны цэргүүдийг аваачих гэсэн боловч магадгүй цэргүүд нь очоогүй юм шиг байна. Тэгээ голд нь Ормондын цэргүүд хурж ирээд Кортес Валераныг барьцаалаад магадгүй цэргүүд нь алсан болов уу гэж таамаглаж байна тийм ээ. За ингээд Кингсландыг хамгаалагчгүй болоод маш хэцүү байдалд орлоо. Мессериагийн ард иргэд рүү гэсэн чиглэсэн бодлого нь буруу байж таарсан. Тэгээ үүнээс олж хот хамгаалдаггүй болсон. Тэгэхээр демоны зөвлөгөө нэг талдаа бараг зөв байсан болж таарах гад байна. Инглээд нөгөө талд Алиса Эймонд хоёр одоо үр хүүхэдтэй болох өөрсдийн хаант улсыг бий болгох тийм төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх шиг боллоо. За ингээд энэ ангийн хувьд бол маш сонирхолтой байлаа. Тэгээд хамгийн одоо харамсалтай нь бол Кристен Кол Баатар маань бол ингээд ам үргэлтлээ. Тэгээд муу талаараач сайн талаараач тэгээд Кристен Кол маш гоё дүр байлаа. Тэгээд надад илүү гоё Баатар одоо яг эсрэг талын дүрийг баатарлаар өгүүлнэ гэж хэрэг сонирхол байгаа хэл. Тэгэхээр яг илүү жоохон гоё тулаантай илүү одоо баатарлаг байдлаар тулдаж өгөх их гоё байсан санаатай санагдсан. Гэхдээ тэгж өгсөнгүй ямар тач тэгээд Кристен Кол маань ингээд нас орлаа. Тэгээ Алисантыг санан дурсаар агаад ингээд өглөө. Алисантын төлөө ер нь бол Алисантаас өөрийнхөө төлөө тулдаад тий ингээд бол өглөө гэж харж байна. За ингээд хэдүүлээ эпизод 7 дугаар ангиараа 7 дугаар ангиараа эргээд уулзцгаа. Одоо 2 анги үлдлээ. Тэгээд 7 дугаар ангиараа эргээд уулзцгаая. Баяртай. Валар мөргөрс.